Хамрын гэрийн үзэгчдээ та бүхэн сайхан амарцгааж байна уу? Дуулга студ эх орны төлөө нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарыг тодруулга ярилцлагын болонгаараа эхлүүлж байна. Энэ удаагийн ярилцлагад бид Батлан хамгаалах яамны гадаад хамтын ажиллагааны газрын гадаад харилцааны зөвлөх бэлтгэл хурандаа Лүндэнг студид урьж ирүүлээд байна. Тэгэхээр өнгөрөх 11-р сарын 29-ноос энэ сарын 1-ний өдрүүдэд Монгол улс Оросын холбооны улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны ажлын бүлгийн 8 дугаар хуралдаан Оросын холбооны улсын Эрхүү хотод амжилттай зохион байгуулагдсан. Энэ талаарх мэдээллийг бид та бүхэндээ хүргэх гэж байна. Ингээд цаг зав гаргаж бас бидний студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та бүхний амрыг ирье. За тэгэхээр ярилцлага бид ер нь Монгол улс Оросын холбооны улсын цэрэг техникийн хамтын ажиллагаа ер нь эрчимтэй одоо хөгжиж эхэлсэн үеийн хэдийнээс байдаг юм бэ, тийм ээ? Ажлын хэсгийн одоо энэ бүлэг гэдэг маань бас юуг хэлдэг юм бэ? Энэ талаар ярилцлага эхлэе. Цэргийн харилцаа, цэрэг техникийн харилцааг бүхэлдээ одоо Батлан хамгаалах салбарын харилцааг дотор нь ингэж хоёр ангилж үздэг. Батлан хамгаалах салбарын харилцаа бол хоёр улсын улс төрийн харилцааны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг. Цэрэг техникийн харилцаа манай улсын хувьд бол Оросын хуучин зөвлөлт холбоот улстай уламжил болсон тэр харилцаа үргэлжилж байгаа. Одоо Оросын холбооны улстай цэрэг техникийн хамтын ажиллагааны тухай 1993 оны засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэ арга хэмжээ хэрэгждэг. Цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2004 онд Оросын холбооны улсаас Монгол улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр улсын засгийн газрын төвшөнд хоёр талаасаа Монголын Оросын хэсэг буюу нийлээд цэрэг техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын хамтарсан ажлын бүлэг гэдэг энэ хамтын ажиллагааны бүх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх механизмыг байгуулсан. Энэ механизм нь одоо 2007 оноос үйл ажиллагаагаа явуулаад жил бүр хоёр талд ээлжлэн хурлаа хийдэг. Цэрэг техникийн хамтын ажиллагааны үр дүнд манайх 2007 онд цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд шатны хөтөлбөр гэж Оросын холбооны улстай байгуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай улсад 2008-аас 15 онд Оросын холбооны улсаас манай зэвсэг техникийн шинжилэл зориулж танк, хуйх техник, агаарын давталгооноос хамгаалах цогцлбор, нисдэг тэрэг холбооны хэрэгсэл зэрэг олон тэрбум төгрөгийн үн өртөг бүхий зэвсэг техник буцалтгүй тусламжаар нийлүүлсэн. Мөн эдгээр дээр ажиллах боловсон хүчнийг Оросын цэргийн сургуулиудад хөнгөлөлтөө нөхцлөөр болон тусламжийн журмаар сургаж байгаа. За цэрэг техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын бүлгийг засгийн газрын шийдвэрийн дагуу Монголын талаас Монгол улсын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга тэргүүлдэг. За бүрэлдэхүүнд нь Монгол улсын зэвсэгтний жанжин штабын холбогдох газрын дарга мэрэгжилтнүүд, зэвсэгт хүчний командлагч нар, ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар, сангийн яам, гадаад харилцааны яамны холбогдох газрын хүмүүсүүд ордог. Оросын талаас цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлыг Оросын холбооны улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны холбооны алба гэдэг холбооны агентлагийн зэрэгтэй байгууллага хариуцж хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ удаагийн 8 дахь одоо хуралдаанаараа жоохон ямар асуудлыг бас голчлон хэлэлцсэн тийм ээ? Юугаараа онцлог байв түрүү жилүүдээс. За өнгөрсөн хугацаанд бид цэрэг техник Монгол улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийн хугацааг энэ он дуустал сунгасан. Мөн түүнчлэн Монгол улсын зэвсэгт хүчний агаарын давталгооноос хамгаалахын зарим радиолокаторын станц техник хэрэгсэлд шинжилэн сайжруулалт хийх суур болон нэмэлт гэрээнүүдийг байгуулад түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Монгол улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг бид цэрэг техникийн хамтын ажиллагааны дунд хугацааны 2 дахь хөтөлбөрийн хугацаа буюу 2019 он дуустал
хугацаанд энэ хэлэлцээрийн хүчинтэй хугацааг сунгаж өгөөч гэсэн ийм хүсэлтийг манай талаас тавьсан. Оросын тал манай хүсэлтийн дагуу энэ асуудлыг судалж үзээд Оросын гүйцэтгэх засаглалын холбогдох байгууллагуудтай зөвшөлдсөд үндсэндээ нааштайгаар шийдэх чиглэлтэй ажиллаж байна гэдгийг манай талд мэдэгдсэн. За дараагийн асуудал нь цэрэг техникийн хамтын ажиллагааны шугамар өнгөрсөн оны төлөвлөгөөнд орсон энэ жил цаашид үргэлжлүүлэхээр бидний ярьж байгаа юм бол агаарын довтлогооноос хамгаалах чиглэлээр шинжилэн сайжруулалтыг үргэлжлүүлж хийх, дараагийн ээлжийг ойрын үед эхлүүлэх, мөн түүнчлэн манай хүсэлтийн дагуу шинээр агаарын довтлогооноос хамгаалах зенит буужингийн зохицолборыг нийлүүлэх боломжийг судалж үзэх ийм чиглэл байгаа. Мөн түүнчлэн артиллерийн гүйцэтгэн цэнгэлсэн галт хэрэгслийг аюулгүй болгох байгууламжийг манайд Оросын талаас тусламжаар байгуулад орхисон. Түүнийг аль болохоор ойрын хугацаанд ашиглалтанд оруулах энэ асуудлаар яриа хэлцээ үргэлжлүүлж, шинээр гэрээ байгуулж, манай Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Оросын холбогдох мэрэгжлийн байгууллагуудтай хамтарч энэ ажлыг шуурхайлахаар ийм чиглэлийг ажлын хэсгийн удирдлагууд холбогдох өөрийн мэрэгжлийн байгууллагуудаа өгсөн байгаа. За мөн энэ ажлын хэсгийн үед нэг яригдсан юм бол бидний маш их сонирхож байгаа сургууль байлдааны хөнгөн нисэх онгоц нийлүүлэх асуудал. За энэ асуудлыг гол сонирхож байгаагийнхаа үүднээс Оросын цэрэг техникийн хамтын ажиллагааны холбооны албанаас энэ удаагийн хуралд манай Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнэ зэвсэгтний Жанжин штабын дарга Шууч генерал Даваа нарыг энэ хуралдааны ажиллагаанд хүндэт зочноор урьсан. Энэ хуралдааны үед манай сайд Жанжин штабын дарга тэгээд төрийн нарийн бичгийн дарга тэргүүтээ манай төлөөлөгчд Оросын холбооны улсын нисэх онгоцны Иркут корпорацийн үйл ажиллагаатай танилцж бидний сонирхсон тэр онгоцыг хэрхэн яаж үйлдвэрлэдэг, түүний байлдааны боломж, тактик техникийн өгөгдөхүүн нь юу болох энэ талаар үзэж танилцсан. Мөн хуралдааны үед Оросын тал энэ онгоцыг нийлүүлэх боломжийн талаар техник арилжааны саналыг манай талд гардуулж өгсөн. Манай тал энэ саналыг судалж үзэх, дээр нь худалдаж авах боломж, тухайлбал өртгийг бид нар ямар хэлбэрээр хаанаас бүрдүүлэх вэ? Худалдаа арилжааг шууд төлбөрийн болон бусад ямар хэлбэрээр хийж болох вэ? Энэ бүх боломжийг судлаад аль болохоор ойрын хугацаанд Оросын талтай энэ талаар гэрээ хэлцээг эхлүүлэх, үргэлжлүүлэхээр ингэж тохирч байгаа. Мөн энэ хуралдааны үед манай талаас бид агаарын довтлогооноос хамгаалахын техник хэрэгслийг нэмж нийлүүлэх, тэдгээрийн үйлчилгээ сургалт явуулах, хуурай замын цэргийн зарим техник хэрэгслийн шинжилэн сайжруулалт хийлгэх, өмнө нийлүүлсэн техникийн сургалт, дадлагын болон сэлбэг хэрэгсэл, галт хэрэгсэл нийлүүлэх асуудлыг буцалтгүй тусламжийн хүрээнд шийдэж өгөх хүсэлтэй Оросын талд уламжилсан. Ингээ хурлын дүнгээр төлөвлөгөө гарсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр холбогдох мэрэгжлийн байгууллагууд, тухайлбал манай зэвсэгтний Жанжин штаб, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, үүний дотор агаарын цэргийн хүчнийг командлал нэлээд шургуу хүч тавьж Оросын холбогдох байгууллагуудтай шууд харилцаж ажиллах ийм шаардлага байна. Монгол улсад маань одоо Оросын албаны улсаас одоо энэ цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд бас тусламж дэмжлэг, буцалтгүй одоо тусламж үзүүлдгийн адилаар Монгол улс маань Оросын албаны улсад хэр оролцоотойгоор бас харилцан одоо ингэж ажиллаж ирсэн байдаг вэ? Эх орондоо зохион байгуулагдаж байгаа энэ хурлаар. Үүнээс өмнөх харилцаанд ерөнхийдөө манай хүсэлтийн дагуу Монгол улсад ихэвчлэн цэрэг техникийн тусламж үзүүлэх хэлбэрээр бүх арга хэмжээнүүд явагдж ирсэн. Тэгвэл сум галт хэрэгсэл авах, зарим төрлийн
техник тухайлбал радиолокаторын станц чимтлийн сайжруулалт хийх гэх мэтийн энэ үйл ажиллагааг бол манайх төлбөртэй хийж байгаа. Мөн Оросын холбооны улсад бэлтгэж байгаа манай агаарын давталгооноос хамгаалахын болон агаарын цэргийн бүрэлдэхүүний сургалт дадлагын тренажер нисэх онгоцон дээр хийдэг бүх дадлагууд төлбөртэй байдаг. Ер нь Оросын тал бидэнд хандаж хэлж байгаа нэг юм бол цаашид хоёр улсын хамтын ажиллагааг харилцан ашигтай хэлбэрт шилжүүлэхэд илүү анхаарья, хүчин чармайлт гаргая гэж байгаа. Бид ч үүнийг ойлгож байгаа. Цаашид хоёр улсын цэрэг техникийн хамтын ажиллагааг харилцан ашигтай хэлбэрт шилжүүлэх, өөрөөр хэлбэл бид арилжааны чиглэлийг илүү баримталж тусламжаас боломжийн хэрээрээ цаашдаа татгалзах ийм чиглэлийг барих хандлагатай байна. Бид та бүхэндээ хүргэсэн энэ удаагийнхаа тодорхойлгын цагт Батлан хамгаалах хамтны гадаад хамтын ажиллагааны газрын гадаад харилцааны зөвлөх бэлтгэл хурандаа Лүндэнтэй та бүхнийг уулзууллаа. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Бат сайхан өөрөгт ажилласан чөлөөлж Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэгчээр хурандаа Халзан хүүгийн бат билгийг томиллоо. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хурандаа Халзан хүүгийн бат билэг 1984-өөс 1988 онуудад цэргийн нэгдсэн дээд сургуулийг ерөнхий цэргийн команд мэргэжлэр суралцсан төгсөж Зүүн Баян цэргийн гарнизонд Салаан дагын үүрэгт ажлаас ажил амьдралынхаа гарааг эхэлсэн байдаг. Тэрээр 30 гаруй жил төрийн албанд хариуцлагатай алба хашиж иржээ. Өнгөрөх 7 хоногт Монгол Улсын зэвсэг түвшний жанжийн штабын дарга Хошууч генерал Даваа үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн үйл ажиллагаатай танилцсаж Батлан хамгаалах удирдлагын академиг төвшүүлэн явуулж буй аюулгүй байдал стратегийн дамжаанд суралцагчдад Монгол Улсын зэвсэг түвшний одоо ба ирээдүйн сэдэвт лекц уншлаа. Үүсгэн байгуулагдсан 95 жилийн тохиож байгаа тус сургууль зэвсэг түвшний жанжийн штабын дарга Хошууч генерал Даваа анх удаага өнгөрөх 7 хоногт альчлаа. Тус сургууль их он жилдээ үндэсний гих тодотголтойгоор үйл ажиллагаагаа явуулах болсон тата мэдээллээр зэвсэг түвшний жанжийн штабын дарга хүлээн авсан юм а. Монгол Улсын зэвсэг түвшний жанжийн штабын дарга таныг ондотгоо огтож жанжиндаа Сүхбаатарын нэрвжид Сүхбаатарын болон Баттаны гавьяаны улаан түгэн одод Монгол Улсын үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн өндөр рол жигсэн өндөр ролын дарга Хошууч авсрааж буйн Батжиргал Батлан хамгаалах чиг үүрэгтэй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг боловсролын ууган байгууллагын нэг тус хамт олон 2015 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон. Үүний хүрээнд энхийг дэмжих ажиллагааны төвийг аюулгүй байдал энхийг дэмжих ажиллагааны төв болгон өргөжин анх удаага аюулгүй байдал стратегийн дамжааг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтан аюулгүй байдлын судлаач нарт тусгаалan зориулан явуулж байгаа юм а. Тус дамжаанд 6 төрлийн 10 багц хичээлийн хөтөлбөрөөр суралцах юм а. Жил бүр манай улсад зохион байгуулагдаж ирсэн хааны эрэлт энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлахын анхан шатны төлөвлөлтийн хурлын хэвлэлийн баг хурал энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хот дахь Шанграла зочд буудлын хурлын танхимд боллоо. Монгол Улсын зэвсэг түвшин номхон талаа дахь Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшинтэй хамтран 2003 оноос хааны эрэлт энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлахыг хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн байдаг. Тус сургууль нь 2006 оноос Аз номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадвах хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээ болон өргөцсөөр байна. Сургуулийн гол зорилго нь Монгол Улсын зэвсэг түвшний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүнийг энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагжуулах, зэвсэг түвшний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадварыг нэмэгдүүлж, сургуульд оролцогч орнуудын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршдог. Анхан шатны төлөвлөлтийн хуралд Монгол Улсын зэвсэг түвшний 20 орчим цэргийн албан агч, номхон далай дахь Америкийн нэгдсэн улсын тэнгисийн явган цэргийн командлал болон Хуврай замын цэргийн командлал, Аляскийн үндэсний гавардын 20 гаруй төлөвлөгч офицер нар оролцсон юм а.
За хааны эрэлт 2017 энхийг дэм ширилгааны олон улсын сургалт дадлогын хувьд бидний гол онцлог юм бол 2-3 сургалтыг шинээр нэмсэн байгаа. Урд өмнө бид нар салаадын хээрийн сургуулийг одоо 14 улсын 14 салаа ирээд тухайлсан одоо хөдөлгөөнгүй тогтмол байнгын барилт дээр хичээлийн цэгүүдээр тойрч үүрэг гүйцэтгэдэг байсан. Харин энэ удаагийн сургуулиар бид нар команд штабын сургуулаа бригад батальоны түвшинд зохион байгуулад бригад үүргээ батальонд өгөөд батальон маань үүргээ ахаад боловсруулад доошоох удирдах захирагдж байгаа салбарууд болох ротын удирдлагад өгөх ёстой. Энэ жил бид нэр Америкийн нэгдсэн улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй 1 салаа, Монголын цэцэг түвшнээс 80 хүний бүрэлдэхүүнтэй 2 салаа, 1 ротыг бодит байдлаар, 2 ротыг хийсвэр байдлаар мотуудлагын батальоныхын бүрэлдэхүүнд оруулаад манай рот маань өөрөө батальоныхоо штабаас үүргээ аваад одоо тэр батальоныхоо штабын үүрэг даалгаврыг одоо хэрхэн бодит байдалд нийт гарсан хэсэг. Манай ротын бие бүрэлдэхүүн Америк нэгдсэн улстай хамтарсан энэ рот маань үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ гэдгийг бодит байдал дээр одоо авч үзэж байгаа нь бол бид нар ирээдүйдээ одоо эх жил 2017 оны 9 сард илгээх манай 7 дугаар режим мотуудлагын батальоны маань ажиллагааны мэдээллийн сургалтанд асар чухал ач холбогдол өгж байгаа юм сургалт болох юм байна. Хааны эрэлт сургалт дадлага нь нэгдсэн үндэсний байгууллагын цэнгэр дуулалтын игнийг өргөтгөх, оролцогч орнуудын эхийг сахиулах үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Аз номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодиттой хувь нэмрээ оруулж, нэр хүнд ач холбогдол, хамрах цар хүрээн жилээс жилд өргөжөж буй бүс нутгийн хэмжээний томоохон сургалт бэлтгэл юм а. Ирэх жил болох хааны эрэлт 2017 оны сургуулийн бэлтгэлийг хангах зорилгоор төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурлыг эх оны 3 дугаар сард, салаадын хээрийн сургуулийн багш нарыг бэлтгэх дамжаа мөн оны 4 дугаар сард тус зохион байгуулагдахаар төлөвлөгдөжээ. Тус сургалт дадлага эх оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 5-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдана. 2016 оны 2 дугаар ээлжээр хугацаа цэргийн албанд татагдан ирсэн залуус өчигдөр анги тус бүртээ эрс цэргийн тангараа өргөлөө. Монгол Улсын иргэн эр хүнтэй 18 нас хүрсэн бол Монгол Улсын иргэний цэргийн үүргээ биелүүлэн 1 жилийн хугацаа цэргийн албанд өөрийн хүсэлтээр татагдан алба хаах бололтой. Эх орныхоо төлөө зүтгэх тангараа анхудаа өргөж буй зэвсэг түвшний тэг 14-р ангийн байлдагчдын баярын арга хэмжээнд оролцсон зэвсэг түвшний жанжин штабын орлогч дарга хошууч генерал Сүхбат хэлсэн үгэндээ эр цэргийн албаа нэр төртэй хаагаараа гэх үргийг өглөө. Ер нь бол цэргийн тангараг өргөх арга хэмжээ бол өөрөө цэргийн зэвсэг түвшнийхний хэмжээнд бол одоо томоохон баягийн ийм арга хэмжээ болдог. Яагаад гэвэл эх орн бол эр цэрэг болж байгаагаа илэрхийлж эх орондоо одоо үнэнчээр зүтгэх одоо ийм тангараа өргөж байгаа. Энэ одоо ийм уламжилт ийм сайхан баярын өдөр. Монгол Улсын зэвсэг түвшний ууган ангиудын нэг цэргийн гавьяаны улаан тугийн одонд зэвсэг түвшний тэг 14-р ангийг сонгон өөрийн хүслээр алба хаахаар ирсэн залуус хиймортой өнгөрч авахтай харагдаж байлаа. Чэрээ тогтоожл цэргийн албанд ер нь эр хүн ямар байх хэвээр бүх талаар тэр талаар ойлголт маш явсан. Тэгээ цэргийн албан дээр маш гоё байгаа олон нөхөдтэй энэ дараа цэрэг ямар байдаг гэд бүгдийг ойлгож авч байгаа. Энэ цэргийн албан маш их таалагдж байгаа. Энд чийгснээ бүх юм сурч авч байна. Цэрэг бол хамгийн гоё юм чинь тангаргийн баяр гэдэг тий. Тэгээ ер нь цэргийн алба сайхан. Тэгээ Монгол улс иргэн болж эр хүн болсон тий. Иргэний үүргээ биелүүлнэ гэдэг бол заавалчгүй байх ёстой зүйл гэж би хувьдаа боддог. Найзаараа бахархаж байна. Тий. Ер нь цаашдаа дүүнертэй хэлэхэд тэгээд бүгдээрээ цэргийн алба хаагаарай. Гоё шүү эр хүний хувьд. Гоё дурсамжтай гоё байдгийг шүү. 1 жил гэдэг багагүй хугацаа. Эр хүний бат сууртай сайхан ажил амьдралын эхлэл бүхэн эр цэргийн албанд сурсан цэргийн эрдэм мэдлэгээс ихтэй байдаг. Эх орон ард түмэн эцэг эхийнхээ өмнө хариуцлагатай өөрөөр хүлээн алба хайж буй залуусынхаа цаашдын албанд амжилт хүсье. Батлан хамгаалах яамны харьяа дуулах студ. Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын удирдлагуудаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу студийн байрлах орчин нөхцөлийг сайжруулж өнгөрөх 7 хоногт шинэ байрныхаа нээлтийн үйл ажиллагааг хийлээ. Батлан хамгаалах бодлого зорилт зэвсэг түвшний үйл ажиллагааг ард түмэнд хүргэх, зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн салбарын үйл ажиллагааг цагаалталгүй түгээх, хүүхэд залуус цэрэг эх оронж үзэл хүмүүжил төлөвшлийг олгох, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготойгоор оршдог Батлан хамгаалах яамны харьяа дуулах студ энэ жил үүсэн байгуулагдсны 20 жилийн тохиож байна. Ойн хүрээнд уран бүтээлчид студид мэргэжлийн төвшөнд хүргэж үйл ажиллагаагаа өргөжүүлэх орчин нөхцөлийг бий болгох, нэвтрүүлгийн багтаамж агуулгыг ихсгэж чанаржуулах, уран бүтээлчдийн уран чадварыг сайжруулах, тоног төхөөрөмжөө шинжлэх, нэмэлт шин нэвтрүүлгүүд үйлдвэрлэх гээд шат дараалан хийгдэх олон ажлууд өрнөж байна.
Түүний нэг нь Батлан хамгаалах яам зэвсэг төвшний жанжин штабын удирдлагуудаас өгсөн чиг үүргийн дагуу студийн байрлах байрлалыг өөрчилж, мэргэжлийн төвшөнд үйл ажиллагаагаа явуулах, цогц орчин нөхцөлийг бүрдүүлэн өнгөрөх 7 хоногт шинэ байрныхаа нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. Бодлогын хэмжээнд дэмжиж ажилласан Хурандаа Батсайхан цэргийн алба цэрэг дайчдын хүнд хөдөлмөрийг сурталчлах эрхэм үйлстэй уран бүтээлчдийн ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд энэ шинжилэл зайлшгүй хийгдэх ёстой байсан тодтоглоо. Толгойн чулууг тавилцаж, үүсгэн байгуулж явсан хүний хувьд өнөөдөр телевиз маань ийм өргөн цар хүрээтэй бас арт хүн болон тэтгэвэр болон чөлөөндөө байгаа генерал офицеруудын маань үзэх дуртай тэр үеийн залуу үеийнхний үзэх дуртай ийм одоо нэвтрүүлгүүдийг, контентуудыг хийж чаддаг болсон. Мөрдөж зөөсөн мянган овчоор ахлагч дайчдынхаа эх орондоо үеийн чин баталгаа болсон тангараа өргөж байгаа тэр цаг мөчөөс нахуулан үргэлжлүүлэн сурвалжлах мэдээллийг бэлтгээд ард түмэнд төлөвлөж байдаг. Энэ одоо Монгол улсын батлан хамгаалахаар салбар болон эх орноо батлан хамгаалахын төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа мянган залуучуудад бодит толин болж өгч чаддаг. Бас нэг юм сайхан талтай. Өнөөдөр шинэ байранд ороод үүнийгээ догчуулаад өнөөдөр өөрсдийнхөө байрнаас янз бүрийн одоо нэвтрүүлгийг хийх чадвартай студиудад хамгийн сүүлийн үеийн одоо тоног төхөөрөмжөөр одохгүй бас дахин тоноглож ингэж эрчимтэй үйл ажиллагаагаа явуулах болсон сэтгэлийнхээ угаас маш их баяртай байна. Тус засвар шинжилэл Батлан хамгаалах бодлого зорилт зэвсэг түвшний үйл ажиллагааг ард иргэдэд цаг алдалгүй түргэн шуурга хүргэх, улмаар Монгол улсын өнцөг буланборт улс орноо батлан хамгаалж буй цэргийн алба хаагчид тэдний аж амьдрал цаашлаад төв дэлхийн халуун цэгт инхийг сахиулж буй инхийг сахиулагчдын нэр төртөө үүрэг гүйцэтгэлийг хамгийн шуурхай хамгийн хүртээмжтэйгээр төмөн олонд хүргэх боломж бүрдэж байгаа юм. Цэргийн ууган институт байгуулагдсан цагаас хойш эх орны төлөө нэвтрүүлгийн 1000 гаруй дугаар, цаг үе үйл явдалтай холбоотой 10,000 гаруй мэдээ сурвалжлагыг олон нийтийн болон арилжааны телевизүүдэд бэлтгэн үзүүлснээс гадна олон арван тусгай дугаар, хөрөг, түүхэн баримтат бүтээлүүдийг туурвиж олон нийтэд хүргэжээ. Үүнээс гадна тоглолтын бичлэг, реклам, иш дорох зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Шинжилгээний тухайд бол манай дуулах студийн уран бүтээлчдийн хувьд цоо шинэ эргэлт хийсэн шинэ эхлэлүүдийг тавьсан он жил гэж би бас дүгнэж байна л да. Яагаад гэвэл үе үеийн уран бүтээлчд маань өнөөдрийн дуулах студийн өнгө төрхийг бий болгох гэд өөрийн авьяас чадвараа зориулан ажиллаж ирсэн. Одоо бидний хувьд бол залуу үе тэгээд цаашид ирээдүг хэрхэн авч явах гэдэг бол бидний авьяас бэлэг, бидний хөдөлмөр зүтгэл тэр бүхнээс шалтгааллах учраас өнөөдөр Батлан хамгаалах салбар болон зэвсэг түвшний удирдлагууд маань маш том шийдлийг хийж өнөөдөр бид бүхний материалыг бааз болон тоног төхөөрөмж бүх юмыг бэхжүүлэхийн төлөө бид нартай хамтран ажиллаж байна. Тэгээд үүний үр шимээр одоо өнөөдөр бид бүхэн яг шин тоноглогдсон студидтэй бас шин байрныхаа нээлтийг хүлээн авсандаа бид бүхэн баяртай байна. Сүүлийн жилүүдэд Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа өргөжин тэлж, улмаар хамтын ажиллагаатай олон орны хамтарсан үйл ажиллагаа гэрчилсэн үйл хэргийг сурвалжилсан. Тодруулбал Бүгд найрамдах энэтхэг ус, Оросын албаны ус, Бүгд найрамдах Хятад ард ус, Өмнөд Судан, Исламын Бүгд найрамдах Афганистан ус, Их Британь, Умард Ирландын нэгдсэн вант улсуудад уран бүтээлчдийн төлөөлөл явж, олон арван сурвалжлага нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн байна. Энэ сарын 7-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын аташаагийн алба, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран эрдэм шинжилгээний ажилтан оюутан сонсогч сурагчдын дунд терроризмтой тэмцэхэд Монгол Хятадын харилцаа сэдвт эссе бичлэг эрдэм шинжилгээ өгүүлэл бичлэгийн уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус уралдаан нь өнгөрсөн жил Монгол Хятадын харилцаа сэдвийн дор үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн багш сонсогч судлаачдын дунд явагдсан. Энэ жилийн тухайд Батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штаб, үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, хууль сахиулахын их сургууль зэрэг улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 160 гаруй бие бүрэлдэхүүнийг хамруулсан нь тэмцээний зохион байгуулалтын хувьд улам өргөжин агуулга хэлбэр баяжцснараа онцлог болж явагдсан байна. Судалгааны гол зорилго ажил бодол маань бол ер нь энэ багш судлаач эрдэмтдийн үгийг
аль болохоор олон нийтэд бодлого боловсруулах, үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд их түлхэж үзүүлэх нэгдүгээрт, хоёрдугаар судалгааны эргэлтэнд оруулахад их чухал үйл явдал болдог. Терроризмын аюулын эсрэг улс орнуудын хамтын ажиллагаа улам гүнзгийрч шинэ агуулгаар баяжин хөгжиж үйл ажиллагааны туршлага, ур чадвар арга барилаа солилцох боломжийг бүрдүүлж байгаа талаар санаа авах үз олон санал санаачлагыг дэвшүүлсэн тус уралдаанд оюутан сонсогчдын эсээ бичлэгийн төрөлд тэргүүн байрыг үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн аюулгүй байдлын сургуулийн 4-р дамжааны оюутан Буян Жаргал, багш судлаачдын эрдэм шинжилгээний төрөл, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан докторант дэд турандаа сод үлэг, эрдэм шинжилгээний ажилтнуудын эрдэм шинжилгээний өвүүлэл өчг төрөлд үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн цэргийн нэгдсэн сургуулийн эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга дэд турандаа содном цогноор тус тэргүүллээ. За энэхүү уралдаанд 2 дахь жилдээ оролцож амжилттай оролцож байна. Тэгээд уралдааны маань ачлалт нь Монгол Хятадын хамтын ажиллагаа цаашдын чиг хандлага ирээдүйн хийх арга хэмжээний талаар ерөнхий судлаач эрдэмтэн оюутан залуучуудын үзэл бодлыг шингээж ингэж явуулдаг байгаа. Тэгээд энэхүү судалгааны ажил маань цаашдаа ихтэй сургуулиудын хэмжээнд өргөн хүрээний зохион байгуулалт гэдэг миний хувьд итгэлтэй байна. Дэлхийн ертөнцид даяаршиж нийгэм, улс төр, эдийн засаг болон бусад харилцаа олон улсын түвшинд өргөжин хөгжихийн зэрэгцээ терроризмын аюул занаас сөрөг үзэгдлүүд бий болсоор байгаад хэрхэн хандаж авах арга хэмжээний гарц шийдлийг эрэлхийлсээр байна. Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалах яамнаас аймаг нийслэлийн засаг даргын цэргийн штабуудын үйл ажиллагаанд зориулагдах холбооны бүгд наримдах Герман улсад үйлдвэрлэгдсэн Mercedes-Benz Wolf загварын автомашины дэлгүүрийг гардуулан өгөх ёслын ажиллагаа Батлан хамгаалах яамнаа боллоо. Манай аймагуудын газар нутгийн хувьд харилцан адилгүй нутаг дэвсгэртэй, байгаль газар зүйн өвөрмөц тогтцтой, сум баг өрхөн төвөөс алсагдсан зайд оршдог. Цаг агарын эрс дэрс өөрчлөлттэй зэрэгс шалтгаалan цэргийн штабын бүрэлдэхүүн жилд 3-аас 4 удаа аймгийнхаа бүх сумдад хурж ажиллах шаардлага зайлшгүй тулгардаг. Дээр хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд Арханга, Баян Улгийн, Говь Алтай, Дорнод, Завхан зэрэг 10 аймгийн цэргийн штабт дээрх автомашинуудыг хуваарлсан байна. За өмнө яг аймгийн засаг даргын хамгийн газрын хүрээнд тэндээс дуудлага машин ширгэлдэг байсан. Энэ удаа бол яг өөрийн гэсэн машинтай болсон дэх баяртай байна. Ялангуяа хөдөө орон нутагт туулц сайтай. Ялангуяа манай баруун бүсэд уулархаг оргинд бол туулц сайтай, манай урилга чадвар сайтай ийм машинтай болж байгаадаа баярлж байна. Эдгээр автомашинуудад Батлан хамгаалах яамны зүгээс 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий техникийн үйлчилгээ онцлогоог иж бүрэн хийлгэж, өөрийн орны онцлог тохируулан зарим нэмэлт тоноглолыг суйрлуулж, техникийн бэлэн байдлыг нь бүрэн хангажээ. Мянган баяр захиралтай Bright Film хувьцаат компани эдгээр 10 машины техникийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд богино хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Цаашид Батлан хамгаалах яамны зүгээс бусад цэргийн штабуудыг автомашинаар хангах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана гэдгээ Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнийн нүгээр илэрхийллээ. Монгол Улсын Батлан хамгаалах яамд өрнөсөн үйл явдлыг цаг алдалгүй эрхэм үзэгч та бүхэнд хүргэж байдаг. Эх орны төлөө нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Ирэх 7 хоног энэ цаг мөчтөө шинэ мэдээлэлтэй эргүүлзье. Баяртай үзэгчтэй.